Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгчдийн ерөнхий командагч танаа Зэвсэгчдийн удирдах бүрэлдэхүүний цаах харгын зөвлөлтөнд оролцож байгаа бүрэлдэхүүн бэлэн орлогч дарга хошууч генерал Баданбазар. Тэгм генерал офицеруудаа Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах харгын зөвлөлтөнд орж байгаа та бүхдийн энэ номыг ирье. Монгол улсын төрөөс үндэсний язгуур ашиг сонирхол олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ орчин цэргийн урлагт гарч буй зарчмын шинжтэй өөрчлөлт дэлхийн улс орнуудад өрнөж буй цэргийн шинжлэлийн чиг хандлагад нийцүүлэн батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хамгийн гол хэсэг болж буй зэвсэгт хүчний байгуулалт нь Монгол улсын аюулгүй байдал батлан хамгаалах цогт бодлогод чухал ач холбогдолтой юм а. Зэвсэгт хүч нь гадны цэргийн аюул занал хил бий болсон нөхцөлд төрөмгийллийг саатуулах, няцаах, улс орны удирдлагад улс төр дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, дэг журмыг сахиулах, онцгой нөхцөл байдлыг зохицуулах үндсэн хүч болох ёстой. Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилдах зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутаг газрын тос боловсруулах үйлдвэрийн 17.5 км хүнд даацсан автосамыг барих ажил, Доронт аймгийн Халахгүй суманд хэрэгжсэн шин сум төсөл, 5 толгой зүүн баян чиглэлийн 416.2 км төмөр замын суурь, далангийн ажил, гүүр хоол, өртөө зөвлөгийн барилгын ажил, цэргийн болон иргэний зорилттой барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Олон улсын цэргийн наадмын хүрээнд явагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн. 17 улсын морин цэргийн уралдааны өөрийн орон зохион байгуулах болсон цэрэг нь зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж ард иргэдийн итгэл үнэмшлийг бүтгэж байна. Зэвсэглэл цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулж замын хөдөлгөөнд оролцуулах, цэргийн дүрмт хувцсыг дүрмийн дагуу өмсөж ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх, цэргийн алба, хаагчдын ёс зүй, хувийн соёлыг дээшлүүлэх, бие бялбарыг нь хөгжүүлэх, нэгдэл анги, салбарт дотоод албыг хэвшүүлэх, сахилах, дэг журам, албаны хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Миний бие зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх стратеги зорилтыг шинжилэн тодорхойлж байгаа стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд батлагдаж тэдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа бүтээн байгуулах зэвсэгт хүчний оролцоо өгсөн эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг дархалсан чөлөөлөх дайны түүхэн ялалтын 75 жилиг ойг тэмдэглэн өнгөрүүлсэн арга хэмжээ дайны дэлхийд түүхээрээ алдарсан тулгар төрийн 2230 их Монгол улс байгуулагчны 815 ардын хувьсгалын 100 орчин цагийн зэвсэгт хүчин үүсч өгсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний босгон дээр та бүхэнтэй уулзч байгаадаа туйлын баяртай байна. Ингээд зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхэнд стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг төгөлдржүүлэх, цэргийн шинжилгээг эрчимжүүлэх, түүх дан баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах үүрэг чиглэлийг өгч байна. Та бүхэнд ажилд нь амжилт хүсье. Монгол цэргийн сүүлтиймэр Мандан Баатар. Хүнийхээ нэрийн өмнөөс таны энэ өндөр Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний нэрийг хаалж танаа Орсын албан улсын Москва хотод зохион байгуулагдсан аваах эх орны дайны ялтын 75 жилийн цэргийн ёсны шигсаад орцсон Монгол улсын зэвсэгчдийн төлөөлөн орцсон бие бүртгэн Исламын бүгдээр Пакистан улсад үргэлжлүүлсэн Монгол улсын цэргийн багууд ёсны ажиллагаанд жагсан зэвсэгчдийн техникийн төлөвлөгөөний зарч урандаа хашидна. Иргэнлэжтийн амрыг засгийн газрын гишүүн Батлан хамгааллын агарын цэргийн командор хэд хамгаалагч ерөнхий газар шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаа Америкийн нэгдсэн улсын зөвлөлт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгааллын ротын 10 дугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн
холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалтын ротын 11-р ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн болон нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албаагчдыг төрийн дээд од медалаар шагнасгав. Цэргийн гавьяаны улаан түмийн одонгоор Чулуун борын Гандрава энхий төлөө медалаар Нямсүрэнгийн Отгонбаатар зэвсэг хүчний 016-ын Улаанбаатар шагнах Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 180 тусгаар батлагдсан Батлан хамгаалалт яамны шагнах журмын тус тусламжтай нэг Оросын холбооны улсын Москва хотноос хамгаалагдсан агуу экторны дааны заралтын 75 жилийн хойно цэргийн ёслолын жишээд олгдсон зарим офицер ашгарыг салбарын загинаар шагнасугаа. Хайчин алдар 2 медалаар Дорж сүрэнгийн 5 гисрийн зэвсэг хүчний 337 дугаар ангийн цэргийн галдар удирдсан засгийн дарга хошууч Балдоржийн инх шаргал зэвсэг хүчний тэг 80 дугаар ангийн садааны ахлагч бүлгийн дарга Батдаг хэлж Хөрөвдөргийн шагнах тухай Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24-р бүлгийн 24-ийн 2 дахь хэсэг Батлан хамгааллын сайдын 2019 оны 380 дугаар тушаалаар цэргийн хамгаалалтын ротын 11-р ээлжийн цэргийн багийн зарим офицерчны салбарын шагналаар шагнасугаа. Батлан хамгаалах яамны үнд чууг бичгээр Энтхбаатрын бэлэг сайхан зэвсэг түвшний 186-гийн ажиллагааны удирдлагын засгийн дарга хошууч Хайчин алдар 2-р жилийн медалаар За өнөөдөр Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаанд үүрэг амжилттай гүйцэтгээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч болон Батлан хамгаалах сайдын салбарын шагналаар шагнагдаад одоо медаль авсандаа түлийн баяртай байна. Үүрэг амжилттай гүйцэсэнд маш их баяртай байна. Хэдийн хугацаанд гүйцэтгэж ирсэн одоо цэргийн албантай хэмжээ хичнээн жил ажиллаж байна. За миний хувьд төсөв төчөндөө нийт 15 жилийн хугацаанд ажиллаж байна. Энэ удаа 3 дахь удаага энхийг сахиулах ажиллагаанд үүрэг амжилттай гүйцэтгээд ирлээ. Энэ удаа
Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй. Одоо холбооны бүгд найрамдах Герман улстай хамтран үүрэг гүйцэтгсэн эсрэг хүчний цэргийн багийн захирчаар үүрэг амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Миний хувьд бол хамгийн анхны ажиллагаагаа хамгийн анхны инхийг сэхүүл ажиллагаанд анх удаа явж үзэж байна. Алдаатай оноотой маш олон зүйлийг мэдж сурч авсан. Тийм. Зөндөө олон зүйлсийг сурч бас өөрийгөө бас нээж чадсан. Ярим төлөв шагнасан. Би өөрөө болохоор анх удаа явж байгаа болохоор инхийн төлөө медалаар шагнуулж байна. Анх удаа л ингээд шагнуулж байгаа сэтгэл хөдлөл дээр. Хамгийн ихэд бол тусдан болсон гэдэг ч юм уу те. Тийм. Маа цэргийн багийн удирдлагууд ер нь цэргийн багийн удирдлагууд бол ер нь тэгээд би бүрэлдэхүүндээ маш сайн анхаарч үйл ажиллагааны хувьд ч гэсэн ер нь маш сайн байсан. Тийм бид нэр Кай бааз дээр очиж байсан. Тэгээд бүх зүйлүүд нь хяналттай, дэг журамтай маш сайн амжилттай явуулсан. Таны оролцсон тухайн бүсгүүд юу ямар хөө байсан бэ? Анх удаага оролцож байхад мэдээж орчин солигдоод та өөр газар очиж үзсэн байж тээ. Тэгэхэд юу ямар хөө байсан? Миний хувьд Афганистан улсад очиод анх удаа очиод маш эвгүй мэдрэмж авч ирсэн. Гэхдээ нэг талаараа бас айгүй гоё нэр төртэй айгүй хүнд Монгол улсынхаа нэр үндийг гаргаж ирнэ гэдэг маш нэр төртэй байсан. Тэгээд анх очиод маш их сэтгэлээр хөөрсөн. Тэгээд нэг сэтгэлээр угаасаа шантарсан юм бол байхгүй. Бид нэр нэгэндээ ирчүүд бөөнөрөө их гоё цаг залбартай байсан. Бусад орны одоо цэргүүд ер нь манай Монголын цэргүүдийг хэрхэн яаж хүлээж авдаг вэ? Одоо харьцан байл юм. Америкийн цэргийн албаагч, Английн цэргийн албаагч гэдэг ер нь бүгдээр амар гоё нээлттэй. Тийм. Биднээс ерөөсөө тийм ямар нэгэн тийм асуудал байхгүй. Нэгэндээ айгүй гоё нээлттэй, чөлөөтэй ярилцдаг. Чөлөөтэй нэгнтэйгээ ойлгуулж байгаа маа ингээд ойлгуулад гоё байж чадсан. Манай баг нь болохоор Америкийн нэгэн улсын цэргийн зэвсэг түвшинтэй хамтарсан бааз баазын аюулгүй байдлыг хамгаалах үүргийг болохоор үүрэг гүйцэтгэсэн байгаа. Монгол цэргийн онцлог зүйл маань болохоор Монгол цэрэг маань газар орны ямар ч нөхцөл тасан зохицох чадвартай, ямар ч үүргийг тасмаа үүрэг гүйцэтгэх чадвартай байдаг. Бус цэргийн албаагчаас сахилга, дэг журам, сахилгын өндөр хариуцлагатай цэргийн албаагчд байдаг. Бид нар хаач ямар ч үүрэг өгсөн Монгол цэрэг биелүүлэлтээр илүү чадвартай байдаг.